Өнөөдөр тандури чикен гэдэг энэ тгийм бас те. Дэлхийд бас гарч ирсэн алдартай бас нэг хоолнуудын нэг байгаа. Одоо яг гоо гэрийн нөхцөлд хэрхэн тандурыг хийх вэ гэдэг юу үгүй те. Яг тэгэхээр тандурыг маань тандури гэдэг 100-нд хийдэг хоол учраас хамгийн гол тэр яг гоо яг энтгэхтэй бол Дели, Мумбай энэ тэр баг зэрэг өөр болоо явдаг юм байлээ. А гэхдээ тэр тандури 100-ндаа болох хэвээр. Тэр нөгөө нэг айгүй өндөр градустай энтгэх юм бас уламжлалт тийм 100 бас нэг өөрийнхөө үүрээс амт энэ төр өгдөг. Тийм болохоор яг тэгж бас 100-нд нь хийхгүй ч гэсэндээ бас гэртээ тандурыг хийж идмээр үед яаж хийх вэ? Соусонд нь яаж соусаа бэлдэж яаж хийх үү гэдгийг бас өнөөдөр зааж өгье гэж бодож байна. Дахианы юм ойлгомжтой дахианы гуй. Тэгээд гуяа бол ерөөхдөө энэ скин үүдэг те. Скинийг бол аваа ичих хэрэгтэй. Надад наач ихгүй санагдаад идэв шүү дээ. Өнөөдрийн хоол маань энийг би бол энийг яг хийцэн ч болно л гэхдээ энэ хальсыг аваа ичвэл надад арай дээр биш санагдаад. Тэгээд соусд нь бол мэдээж тараг орно. Тараг, паприка, тэгээд харперц, давс, powder, ginger, тэгээд цаанганы нутаг, тэгээд саримс орно. Экс орцуудтай. Маш ингийн. Тийм ингийн. Байдаг л зүйл л шүү дээ. Тэгээд яншуу, помидортой. За, дахианы мах юм болж байна. Би нэг юм асууж үзэх гэж. Үлзий, за би нэг тэр улсад очиод хоолны нэдэд үзчих юмсан гэсэн улс юу гэдэг. За наач ч бас их юу. Айгүй олон улс байна. Айгүй олон улс гэхээсээ илүү айгүй олон ресторан байна. За хамгийн түрүүнд. Ганц боломж олдлоо яс явчих дээрээ гэдэл. Би явуулвал. Японы Жирогийн сушиг очиж идэндээ. Японы Жирогийн суши тэр бол алдартай. Кайскигийн идэндээ. Кайски рорю гэдэг одоо чинь нөгөө нэгсэндээ язуурт нь хаад идэх хоол байсан. Японы дээр үед. Тэгээ яг нөгөө шеф болгоно нөгөө нэг ахлах болгон өөр хийдэг. Тэгэхээр яг нөгөө нэг үндсэн зарчим байгаа л да Кайскигийн. Улирлаараа тухайн улиралд гарч ирсэн хамгийн одоо сонь сорго одоо монголоор ярих юм бол одоо чинь таргыг бид 100 л иддэг шүү дээ. Нэг хувчргүй өвөл таргыг иддэг. 7-оос 8 сар ч юм уу 8-9 сар яг таргыг иддэг. Яг энтэй адилхан байхгүй. Одоо чинь салмон гэж загсыг 7-оос 8 сарын хооронд иддэг. 8-9 ч юм уу. Яг тэр үед яг гоё ингэ тарга төвөргөө гоё яг гоё болдог. Жишээний ийм хүм маягаар одоо чинь шитаги мушрум хэдэн сар гоё гарч ирдэг. Сакура хэдэн сар дийлгэдэг. Яг нэг улирлаас хамаарал тухайн улирлаа шинэлэг жоох шин. Тэгээд хамгийн амттай тэр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хийсэн хоолыг ерөнхийдөө бол төлхөө хэрэгэлдэг баг. Тэгээд тэрнээсээ гадна юу хамгийн гол нөгөө нэг өөрийнхөө ахлах шефүүд нь өөрийнхөө нөгөө нэг хэм маяг те одоо философи нь одоо яаж явдгийг одоо юу бодож санаж хоолоо хийдیں۔ Те одоо чинь Япон бол бас айгүй юутай шүү дээ. Бабито саби гэдэг монголоор ерөнхийдөө арга үйлдэлтэй. Альва харагдж байгаа шиг байдгүй гэсэн ерөнхий бол утгатай. Би айгүй үнэтэй тавган дээр тий айгүй үнэтэй тавган дээр би айгүй хямдхан юм тавьж болно. Айгүй үнэтэй имийг айгүй хямдхан харагдуулж болно. Эсвэл манайхан мэддэгтэй нэг мандун болцоо гэдэг үү. Тэр бол айгүй хямдхан байгаа шүү дээ. Ингээл хаасаг ингээ урагч байж лээ. Тэрийг эсвэл айгүй тэрүүгээр айгүй үнэтэй хоол хийж болно тий. Нэг нэгээр нөгөө нэг толгоонуудыг тасдаж авч байгаа. Хоол хийх юм. Тиймхүү ерөөхдөө нэг тиймхүү юу бол явдаг. Тийм.
явдаг. За үлзийгээс бас нэг бохоо дараагийн дугаарт нэг боломж гарвал хутгнуудаа нэг танилцуулаасаа гэж үзэж байгаа. Энийг надаас айгүй олон асууж илээ. Үлзийг Япон холыг тоглож иж гой гой хутгатай байдаг багтаа. Хутгнуудаа нэг танилцуулаа нэг ийм учиртай гэдгийг үзүүлээч. Ер нь бол одоо айлын галтгонд оронгод нэг заазуур нэг арай нэг юм том хутга нэг жижиг хутга л. Яг миний нөгөө нэг яг цуглуус хутга бол байгаа л да. Одоо чинь мастер тоглож тэмцээнэр бол гаргадаг. Тэгээ өглөөний нэвтрүүлэг дээр эртээд авчирсан тэгээд гаргая гэж бодож байгаа ашиг шиг гэдэг амжаагүй тэгээд болцоо. Одоо тэгээд тэгээ. За тэгээд ямар ч сан гэр эзэгтэй нар маань залуучууд маань хоолн дээр яг зэрэг хоол хийж эхлэх гэж байгаа бол дахиад нэмахаа бэлдээд соусоо бэлдчих. Ер нь бол яг энэ хоолн дээр өнөөдрийн хоолыг бол гэрийнхэн хийгээд өгч боломжтой байна. Тэгээд одоо соусндаа гээд дараад ер нь бол нэг цаг бол байлгадаг. Гэхдээ яг өнөөдөр нэг 15-20 минут ч юм уу манай гэрлээ гурилтай шилүү хийх баг. Тэр хооронд нь байлгаж агаад бас хажууд нь гэрлээдээ туслангаа гэрлийнхаа эмээгийн жорын гурилтай шилийг өнөөдөр идэж үзье. За тэгээд авч байгаа надад лав их таалагдчихна. Яг тэр ингээ хоолны газруудын ресторануудын дахиад гэхээр яг гадна талдаа нөгөө шаргал өнгөн амтан тэтэрч гэрээ ууссан маад таах. Тэгээ хальсын ингээ хуулаад идэхээр дотор талдаа амтан айгу багцсан. Тэгэхээр дотор талынхаа махандаад нөгөө гоё амтнууд нь илүү шингэх болоо гэж бодож байна. Чадгал л байгаа зү гэдэг шиг. Ямар ч байсан өнөр бол үнэхээр гайхалтай өнөрч чинь. Үлзийгөө яачаад гэрлээ ганцаархнаа зогсож байгаа юм бэ? Юу яачлаа шүү дээ. Үлзийгөө пенсент нь гаргачлаа шүү дээ. Түр амралт өгчвөө. Тий. Тэгээ яалтчгүй одоо ямар нөгөө нэг миний хийж байгаа хоолтой үлзий нэг жоохон таарахгүй наа. Авар чадрын хувьд тэнцэхгүй байсан. Ийм зүйлд хийх гардаг бай. Одоо шилийг янз болж байна. Янз болж байгаа. Нууц жоо шүү дээ. Нууц жоо байхгүй юу? За. Энэ нууц жоо гэдэг санаа нь нууцыг хэлчих юм уу? Би зүгээр сүүлийн үед надад нэг юм чихэнд аягүй сонсогддог болсон. Залуучууд ерөөсө гурил зурж чадхаа болчихгээд. Тэгээ гурил чинь ер нь гурилтай шүлэнд бол хамгийн чухал юм бол гурил хат байх. Тэ? Нимкэн байх. Зузаан ч байж болно. Нимкэн байхсан гоё байхгүй. Гэхдээ нимкэн мөртлөө нэг ингээ уустгүй. Айл гэхдээ янз бүрээр л хийдэг. Миний бүр их багаас идэж өссөн лавшаа бол зузаан гурилтай. Арай өргөн хичдэг тий. Би бол нимкэн ер нь одоо тэгээд ер нь хоолоо гаргая да тий. Тэгээд тэгэнгүүт одоо юу гэдгийг гэрлээ гурилаад дуусаад яг илтгэхийн алдад нь би дахиагаа шараал хамтдаа гаргая гэж байна. 1-2 дугаар хоол идэл. Тэгээд хэрвээ анзаарч байгаа бол гурил зурж байгаа ус маань шүлтэй холилдсон байгаа. Энэ нөгөө нэг нууц нь. Эмээгийн жорч одоо наатах юм шүү дээ. Махны шүл өөрөөр хэлбэл амт нь орсон тэгж зурж байгаа санаа нь. Тэ? Гэрлээ ингээ харахад нөгөө нэг гэрлээ чи аль хизүүлээ лээ. Би чинь тавлаа штэ. Багна 5 нь. Гэхдээ дээрээсээ хоёр яг тийм олонлоо юм шиг санагдсан баг. Яг ингээ харсан чи нөгөө нэг дөрөв ингээ хичээл сурвал гэр манай яг нөгөө нэг хоолой ингээ зогсож байсан. Хин. Би бас багасаа гэрийн хоолыг хийсэн. Тэгээд мэдээж бүгд л мэдэх бах манай үзэгчид нөө шүлтэй олны махыг гоё нэмгэн хэрчдэг те далбар хэрчдэг. За тэгээ жоохон багаас маань өгчөөс өнөд бол мэдээж тоон дээр махыг нь хуурдаг гэсэн те сарамстай. За өнөөдөр бол би сарамс хийж байгаа. Нэг нөө яг гоё гуралтай шүлэнд бол элдв амтлагч шаардлагагүй. Яг багада гуралтай шүлэнд их дургүйс яг үнэндээ бол. Айгу хийж иддэг гэсэн чинь яар ер нь бараг л ихэнх айлууд орой олон гуралтай шүл иддэг. Би эмигээ найзандаа очихоор гуралтай шүл, хамаанд дэдээ очихоор гуралтай шүл, гэртээ байхаар гуралтай. Эмигээ гой цөв игээд өгөөчтэй гэл айгу ихгүй дээ. Төс өдрөөрөө цөв иддэг. Бөөм баяр. Тэгээд манайх чинь тавуулаа учраас 5 зургуулаа.
Тэгээ бас ер нь бол 11 үлээ өссөн. 11 хүүхэд те. Тэгээд Ямар сайхан. гурил төрсөн өдрийн цөөвн чинь тэгэл хичнээн илдвэр цөөвн болно гэж бодчих. Энэ бол жинхнээсээ багаар ажиллах ур чадвар байхгүй юу? Энд хамгийн хатуу зурдган зурна, арай гарын биттай илдэн тий. Тэгээ арай жоох нарийн мэдрэмжтэй хирчин, нөгөөдүүл нь зуухан дээр аваачиж хайрна. Бүх юм чинь багийн хамтын ажиллага байхгүй. За. Миний бол хамгийн дургүй ажил бол гурилц зурах. Одоо энэ сүүлийн залуучууд бас бид нар бас нөгөө нэг талаараа залуучууд байгаа тий. Сүүлийн үеийн залуучууд бас ингэж тэгж гэхээс илүү энэ нийгмийн амьдралын хэв маяг нь өөрөө ийм болоод байна. тийм баг тий. Одоо л учиргүй бас гурилзуулаа зураа зогсоод идэх хүн бас ховор яг тэгэхээр бэлэн хэрцэн гурил гараад ирсэн юм. Гэхдээ хэрчсэн гурил маань яг нөгөө эрүүл мэндийн шаардлагын хувьд бас юу илээ сонголт нь бас юу илээ гэдэг Хийсэн, хайрсан, илдсэн, тасалсан гэх бүх төрлөөр гурил байна. Мэдгүй би бол тэрэнд итгэхээ байсан сүүлийн үед бол тэрийг одоо эргэлзээ төрчөөд гэртээ гурилаа зурж иддэг байна. Юу мэдрэх нь чухал болохоос биш одоо итгэхгүй бол нэг чухал биш шүү дээ. Гол нь тэр яг зуурсан гурилыг тэгээд гэж жагаад хөлсөө урсгаад идэх чинь л. Тэгээ багада би түрүүс нөө багада хоол гурилтай шүл идэхээр ёо гэж бодогддог байсан. Одоо гурилтай шүлнээс өөр юм бодогдохоор болсон шүү дээ. Ер нь хуучжуулын манай ахмадуудын нэг хийдэг байсан юм. Сүүлд би нэг ходоод жоохон хямраад тэгээ хаал боловсруулах ингээд одоо нэг юу гэдэг эмчнэр дээр очсон чинь нэг юм шүү дээ. Бид нар чинь өдөр болгон өөр хаал идэх гээд ингээд айгүй гоё санагдаад. Гэтэл тэр чинь ходоод өөрөө тэрэндээ дасан зохицож түүнийг шингэх чадваргүй болчт юм байна л да. А нэг төрлийн хаал идэх байх юм бол ходоод тэрийг супер шингээдэг болчдөг байгаа байхгүй. Тэгээ хуучны хүмүүсийн тэр нөгөө гид ходоод мундаг байгаад байдаг эрүүллийнх байгаад байдаг шалтгаануудын нэг нь хаал боловсруулах дандаа лавшаа идэхээр ходоод бол үндсэндээ лавшаандаа л супер болчихж байгаа байхгүй. Тэгээ тасархаа лавшаанаас аавн лавшаанаас дарах чадахгүй нөгөө нэг бас амьд юм ирцүүд биш үү? Тэрийг бас гоё ноонууд идчих хэрэгтэй байна. Одоо жишээл лавшаа цөөнөө бас хүнд хоол шүү дээ. Ер нь нүүрс үсгтэй. Калори бас өндөртэй. Ялангуяа цөөн бол бас нөгөө нэг ах өглөө цөөн, өдөр цөөн, орой цөөн хийж идэх үсгээд ах トゥ гуруулаа. Өглөөний цөөнгийн дүүн, дундх нь оройны цөөнгийн ах нь өглөөний цөөнгийн өөрөө идэх үсэн гэж байгаа. Тэгэл ерөөсөө тэгээ цөөн бас ер нь манайхан бас уйддгүү. Цөөнч бас гоё хоол шүү. Гоё. За шүлнээс л юм гоё. Сайн нэг хуурахад их гоё өнөрсөн баг. Тэгээ энийг жоохон ингээд тавьчих. Манай үлзий хоолоо хийжээг. Бус зүгээр буцлагч яах. Болцсон шүү. Хааландаа. Инхи ах шиг хоолндоо гэдэг шиг. Яа. За юу болгоод яагаад хийчихвэ? За одоо хоолны явцыг яриа. Ямар сайхан баян байх юм бэ? Хоолны явцыг яриа. За хоолны явц юу явсан? Үлзээ. Яаж хийчихвэ? Сүүлийн хэсэг нь. Тэгэл чикнэ амтлаад таргантаа дарцсан байсан шүү дээ. Тэгээ гаргаж ирээ хайрлага таван дээр шарна тэгээ бол. За тарган дээр чинь юу хийлээ? Энийг ахаад хэлэх гэж юм. Тарг, паприка, ёг, тарг. Тэгээд цагаан гааны нунтаг, ginger powder, тэгээд сармис, кориандр буюу яншуу, давс пест, ийм хурцтай байна. Тэгэл дарцсан. Тэ. Тэгээ нэг за ер нь бол цаг гаранд хахад болно гэсэнтэй болно. Уг нэг 30-аас цагийн оронд бол болно. Гадна талын нөгөө хальсгүй шарсан болохоор дотор талын мах нь их гоё болсон баха. Ер нь бол харахад л их амттай байх болоо гэж. Тэгээд ийм гаднаасаа ийм нөгөө тандуур чи ийм түлэгдсэн байдаг. Нөгөө 100 таяга гаргаж ирэхэд ийм
энэ тэндээ түлэгдсэн. Тийм яг харагдах байдалтай тийм хоол. Тэгээ юу. За хоолндоо эхлээд эмээгийн шүднээс амсъя тий. За. Одоо чи шилээ биш. Би юу? Тий. Амсцсан түрүү. За хэл. Янзын. За хэлгэнэ. Янзын байлээ. Одоо би энэ бол минийх гээд хинээч гар өрөхгүй гээд тэгээ өөрөө урд тавьж чадаа. Тэр юм юутай нь ач үгийнх яг энэ нь болохоор эмээгийнх. За. Орчин үеийнх нь жоох юм үү те. Амсъя тий. Мастер тогооцоо оролцогч намайг янзын гэлээ штэ. Ингээ хүн хоол идээд одоо ч хоол идээд хүн хүнсэн харна шүү дээ. Тийм бол яг ядаргаан тайлагж байна гэж тэгж гар тайлдаг. Юу арай болгон гөрлөө шүү дээ. Гэхдээ хөлс гарч байгаа шүү дээ. За чи бол байнга ядаргаа тайлдаг. Байнга ядаргаа тайлж байгаа. Манай хоёр бараг тэр дээр хөвтөлсөн шүү дээ. Сайхан байна. Та нар нэг юм анзаарч байгаа бол ингээд манай болроо нөгөө нэг камерын дээр би амсдаг гэдсэн шүү дээ. Одоо бас нөгөө юу камерын дээр хамаагүй иддэг болсон тий. Нэг нь бас шинэ хоол хийж яхад бас ум бодох хэрэгтэй. Хийчихсэн байх даа. Нэг нь урмаар тэтгэж байна. Махны амт, гурилны амт бүгдээрээ ингээд нэг хоорондоо шингэсэн бүр нэг гоё амт байна. Зүгээр нэг гоё нэг лавшаа. Тийм нэг тийм. Чадны бай. Ялангуяа тооч нь ингээд нөгөө аюу гоё хоол иддэг гэж боддог. Гэхдээ бол яг үгүй. Яг үгүй. Тэгээ яг ийм хоол иддэг байхгүй лавшаа цуу будаатай шүл ч юм уу те. Зүгээр будаатай хуурга. Тэр хоолнд нөгөө амтлагч зүгээр нэг давс перцтэй. Ингээ. Яг тэгэхээр өдөржингөө нөгөө нэг ингээд амтлагатай хоол хийчихин биднес чинь. Тэгэл орой очоод дахиад амтлагчтай хоол идэх нь бас ааш. Тэгээд ерөнхийдөө бол дандаа ийм гэрийн хоолнууд айгүй дуртай. Ер нь бол тэгээд тоочны иж байгаа аягтай хоол бол бас хэцүүхэн харагдсан шүү дээ. Зарим хүмүүс та нар тооч иж яг ийм хоол идэх энэ гэж асуудаг шүү дээ. Өдгөө харчаад өөрийн том аяганд юм аа. За шилбэл Амтлагч уу тий? амтлагч болохоор Ямар ч амтлагч. угаасаа мэдээж нэг Сонгон сарнис орсон. Тэгэл натуралиум гэдэг чинь тэгэл цаанаа л Сайхан байна. болроод нөгөө нэг юм бүдүүн хэрчсэн дургуугээд харин жоохон зузаан хэлж байгаад нарийнх хэрчлээ шүү. Нээхгүй нөгөө гадаа хөдөө ялангуяа өвөл ингээд гал тойр сууж байгаад ингээд тоон дээр хоол гурлаа шиж юм уу борцтой шүднэ хийж ямар гсэлээ тий. Ингэж хийж идэрээ. Тэгээд ер нь болцны жоохон жайслууртай тий. Аимшигтай. халуун дулаан бөгөөд Тэгээд нөгөө энгийн гадын зүйлийг цол дэшээ яагаад байна. год мот байл янзын да. Өстө төсөөллөө мөрөөдлөө яриад манай хоёр чинь. Одохгүй нэг тэгж гоё юм. Явна. Энэ үед ялангуяа явна гэж бод. За дахиад амсах. Чипнийг амсъя. За одоо ингээд будаанасаа баг зэрэг хийгээд кориандр помидор хоёрноосоо тавиад дахианасаа яагаад ингээд холиод идэрээ. Би хийж хөө. За тэгээд Халуун ногоорох юм бэ нөө? Тийм, паприка байгаа. Гэхдээ би бас одоо нэг зарим нэг энтхэг амтлагч нар байдаг халуун ногоод тэрийг бас хийсэнгүү. Яа тэгэхээр бас чадахгүйгээр. халуун орнууд одоо жишээлбэл энтхэг гэдэг ч юм уу тий дулаан уур амьсгалтай орнуудад ягаад халуун ногоо хөвгөлтэй юм бол Ходоодны бактери. Халуун оронд халуун ногоогоор гидсэнтэх бактери устгахгүй бол тэгээд дай болно шүү дээ. Хэцүүхэн л болно шүү дээ. Яг тэр одоо мэдээж халуун ногоотой юм мэдхийг гэртээр үеэс мэдсэн байж тагаад яаж мэддэг вэ? Тэ миний ходоод нь тэгээд тэр дээр үеийн хүмүүс бактери Тэгээд тэд нар чинь дээр үеэсээ тэндээ байгаад ирсэн хүмүүс ч одоо яах вэ? тэгэл амьдрах ухаанд суралцж байгаа. Амьдралын төлөв тэмцэл явж шүү дээ. Бол явж байна яа. энэ шүл маань бас жоох юу ачих шиг бол. Яа. Манай гэрлээ. Би чинийхээ самсаа. Харин тийм. Лаг болчих шиг боллоо. Би өөрөө жоох юм лаг шүлэн дургу. Шинкэн. Намаа жоохон байхад манай юм шүлээр цадаж төлөөр байж нэгэ би маш олон их шүл уусараад. Маш их шүл Тэгээ маш их шүл уусараад. Дахин яг ер нь ингээд дараад ингэчээр нэг юм аргуу биш. Шүүслэг. Тийм. Гоё. Энэний амт нь бол нэг тийм зүүн амт байна. Одоо юу гэж хэлмээр. За манай Гэтэл зөв үнэ. Хэлэхэд бодоод илдэг амтын. Тим амт байна гэж хэлэхэд бодоод байгаа хгүй л. дас бүрстэй сам. Нэг тийм гоё амт байна. Яг тийм гэж хэлж чадахгүй юм. Би ер нь
тарганд зарсан дахин анх удаа үзэж байгаа юм байна. Ер нь гэхдээ манайх нэг шордогны соус бас манай тавт нар ч хийхдээ бас тараг майонез зэнтэй таны махан дээр илүү хэрэгжилж өгдөг. Би өмнө дахин юм дарахтаа сүүгээ пастад олж дараад идэх. Дараа сэвэлдэг байхгүй. Надад жишээлбэл халуун ногоо янз бүрийн амтны Багхан зэрэгээр халуун ногоо ингээ илж байгаа үстэй. Тийм хэлний үзүүл дээр нэг одоо хийм нэг. огцом гэдэг юм уу тийм ханддаг хүмүүст бол үгүй мэн айгуу гой зөөлөн амттай мөртлөө цаана тийм гоё амтан байгаа юм тийм. За өнөөдөр бол бас Монгол хоол, энтэг хоол Тийм байна. Сонин зохицол байлаа тийм. Өнөөдөр гэр бүлээрээ тойрч суугаад хөлсөө гаргасан сайхан лавшаага идээд оройныхоо хоолн дээр өөрсдийнхөө шинээр сурсан манай үлзийг нь санал болгож байгаа. Дахиад хийгээд идэх юм бол тандури чикен. Яг нөгөө 100-ын тандури гэж нэрлэдэг. Тэгээ тэрүүгээр нэрлсэн юм. Тандури чикен. Тандури. Тандури.